Үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар бэлтгэн хүргэдэг нэмэх 37 хэм нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид гэдэсний халдвар төвчөнд талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Урьд дулааны улирал гэдэсний халдвар төвчөнд харах тохиолдол нэмэгдэхээ. Гэдэсний халдвар төвчнөр өвчлөдөг нийт тохиолдлын дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэж байна. За нэгдүгürt бол аливаа халдвар төвчмөл улиралчлалтаа хөдлөл зүйтэй насны онцлогтой байдаг. За гэдэсний халдвар төвчний хувьд бол одоо яг энэ 6 дугаар сараас эхлээд 10 дугаар сар хүртэл ер нь бол гэдэсний халдвар улиралчлалын үе гэж одоо нэрлэдэг. За 2 дугаарт одоо хүүхдийн байгууллага бас амарч эхэлж байна. За мөн 3 дугаарт энэ хит халуун хуурай шилттай байгаатай холбоотойгоор за энэ тухайн энэ саруудад бол гэдэсний халдвартай тэмцэх дэлхийн өдөр, вирус гепатиттай тэмцэх дэлхийн өдөр, за мөн гар угаах бас дэлхийн өдрүүд бас тохиодог. За энэтэй холбоотой бүхэл одоо зүйлтэй холбоотойгоор ер нь бол тухайн энэ саруудад бол гэдэсний халдвараас сэргийлэх, хоолны орлого талбараас сэргийлэх одоо зөвлөмжийг иргэдэд одоо сошиалор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол байнга түгээж яадаг. За ер нь бол одоо манай улсад бол гэдэсний халдварын тандалтыг бол хам шинжийн тандалт, за тохиолдол суурилсан тандалт гэдэг ингээ хийгддэг. За одоогийн байдлаар бол хам шинжийн одоо хувьд бол цусрахаг суулгалттай халдварын тандалт болон за мөн цэврүү туралтаагаас гар уул амны өвчний гаралт бол ерөнхийдөө одоо дундчид дээд түвшинд бол хүрээгүй ер нь бол одоо өвчлийн олон жилийн дундчийн түвшинд байгаа. Гэсэн хэдий боловч ер нь цусан суулга бусад одоо гэдэсний халдварууд ерөн цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн одоо 3 жилийн дунджаар бол цусраг суулгалтай хам шинж бол ерөнхийдөө улсын дунджаас болоод 3 жил 5 жилийн дунджаас ерөнхийдөө дээд хязгаараар явж байна. Цусан суулганы бохир гараар халдварладаг бүдүүн гэдэсний шарах үүсгэх аюултай өвчин юм. Халдварын үүсгэгч нь сүү, эдэм, зармиг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг байна. Гадаад орчинд өвчтэй хүн нэн тэгчийн өтгөнөөр ялгарн тархаж, хөрөс, эд юмс, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулж, ихвчлэн ахуй хавтлын замаар хүнээс хүнд халдварладаг юм. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс ус хэрэглэх үед халдварлана. Халдварын их уурхайн шин тэмдэгтэй болон шин тэмдэггүй хэлбэрээр өвчлсөн хүн нэн тэгч байдаг байна. Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжөх, цус залхахтай олон удаа суулгах, гэдэс бацлах шин тэмдгүүд илэрдэг. Архаг өвчнгүй дархлаа хэвэн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг байна. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч нэгэн шин тэмдэг илэрхгүй байж болдог. Гэвч бусдад халдвар дамжуулсан хэвээр байдаг юм. Цусан суулга өвчний тархалтыг гараа савндаж угаах, ариун цэвэр эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно. Цусан суулга өвчний шин тэмдэг илэрсэн үед эмдэгт яаралтай хандан эмчилгээ хийлгэж шинжилгээ өгөх нь зөв юм. Гэдэсний халдвар төвчин үүсгэдэг томоохон шалтгааны нэг бол бохирлогдсон хоол хүнс. Бохирлогдсон хоол хүнс хэрэглэснээр бидний сайн мэдих хоолны хордлого үүсгэдэг. Дулааны улиралд за ялангуяа эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн гэх юм бол өвчтэй мал, амьтны мах, загас, шувууны мах, мөн одоо үндгийг халууны улиралд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Өөрө дулаан улирал эхэлж байгаатай холбогдуулаад гадаа ил задгаа худалдаа эрхлэх хүмүүс нэмэгддэг. Дээрээс нь хүмүүс маань одоо хоол хүнсээ буруу хадгалах хандлага харагдаад байдаг тийм ээ. Жишээ нь одоо хоолыг бэлтгэсэн даруйдаа уул нь бол хэрэглэх ёстой байдаг. Гэтэл тэрийг бол хүмүүс маань одоо хөргөчөндөө ч юм уу сэрүүн газар хадгалахгүйгээр ил задгаа тавьчихдаг, халуунд хадгалдаг. Дээрээс нь зунд болж байгаатай холбоотуулаад одоо ялаа шумуул маань ихсдэг тийм ээ. Энэ ялаа маань гэхэд бол одоо жишээ нь нэг газраас нөгөө газар руу халдварыг маш түргэнд түгээж өгч өгдөг. Тийм учраас одоо хоолн дээр өрчих бактери маань нэмэгдсэний улмаас хоолны хордох талбар илүү өсөх хандлагатай байдаг байна. Ер нь бол хүүхдээ өвдөхгүй байх боломжтой гэсэн үг. Тэхийн тулд бид нэр адаглаад крантны ус эсвэл түүхийн ус уухгүй байх, хагас боловсруулсан бүтээгдэхүүний угаа цэвэрлэхгүйгээр, жимсгний угаа цэвэрлэхгүйгээр идэх хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо бас хадгалах хугацаа шошиг, найрлагын маш сайн харж явах. Тэгвэл хадгалах хугацаанд гэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд бас бага насны хүүхдүүд маань гэдэсний халдварт өртөх өндөр магадлалтай болдог.
Уран дулааны улиралд нийслэлийн иргэдэд тулгамддаг нэг асуудал бол яах аргагүй хөрсний бохирдол юм. Хөрсний бохирдлоос үүдэж унтны усны бохирдол анхаарал татж байна. Хөрс нь агаар цацагдсан хорт бодис утаа тордог. Газар дээрх хуурай найтан хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, авахын ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч их усар болж байна. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил битэн хөрсөнд ордог байна. Агаар цатагдж байгаа элдв хортлогынуд хөрсөнд бууж, улмаар ургамлын нүмергийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулах шалтгаан болж байна. Ундны устай холбоотой гэр хороолол гэлтгүү байранд амьдарч байгаа, орон сууцнд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ундны усны цэвэр байх байдал нь бол бас эргэлзээтэй, бас шугам хоолой маань дандаа бохирдсон зэвтэй байгаад байгаа тий. Тэрнтэй холбоотой ер нь буцалгаагүй буюу түүхийн ус огт хэрэглэхгүй байх. Тэгээд гэр хорооллынханд бол усаа удаан хугацаагаар хадгалахгүй байх. Болж өгвөл тэр нөгөө саяны ярьсан фявр сав тий, хуванцар савнд ундны усаа хадгалахгүй байх, удаан хугацаагаар хадгалахгүй байх. 7 хоногт 2 удаа ядаж ундны ус хийдэг саваа цэвэрлж угааж ариутгах явах те халдвар өгүүлж явах ундны усаа их хэмжээгээр авч удаан хугацаагаар нөөцөж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хөрсний бохирдол үүсгдэг маш олон шалтгаан байдгийг бид мэднэ. Нийслэл хотын хувьд 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг учраас нөхөн жорлог хэрэгэлдэг. Нөхөн жорлон хүний эрүүл мэнд байгальд хор бахтайгаар шийдвэрлэх нь чухал байна. Нийслэлийн засаг даргаас энэ жил бол иргэдийн оролцоотой амьдрал орчныг сайжруулах жил болгон зарласан байгаа. За энэ жилийн хүрээнд болохоор тухайлбал тийм ээ энэ бол ганцхан эрүүл мэндийн байгууллагын хийх ажил бол биш тийм ээ. Бүхэл шатны байгууллагууд хороод маань иргэд маань өөрсдөө оролцох хэрэгтэй ажил байгаа. За тэгэхээр хавар болохоор жил болгон хөрсний бохирдлоо ярьж байдаг. Гэтэл одоо жишээ нь иргэдийн маань өөрсдийн маань тий зөв дадал суугаагүйгээс улмаас энэ хөрсний бохирдол маань нэмэгдээд байгаа шүү дээ. Одоо жишээ нь гэр оролд амьдарч байгаа хүмүүс хугацаа шууд ил задгаа хасгачдаг тийм ээ. Ариун цэврийн байгууллагч буюу жорлонгоо бол зөв хэрэгжилж чадахгүй байна тийм ээ. Гэтэл бас гудамж талбайдаа гаргаад үнс хоогоо хасгачдаг, ил задгаа бие засдаг, хогоо чөлөөтэй ингээ хайчдаг. Энэ байдлаасаа болоод бол одоо нэг үерийн ус ослаа гэхэд юм уу эсвэл хөл гараар гიშгдээ тэгэхэд энэ халдвар болоод бүх айлуудаар тархах боломжтой байгаа. За тэгэхээр энэс сэргийлэхийн тулд бид нар бол одоо энэ жилийн хувьд бол 3 дүүргийг сонгож аваад байгаа. Нэг доор эхлэхэд бол одоо хүн амын маань 60% нь амьдардаг гэр хороол бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Тийм учраас 3 дүүргийг сонгож аваад иргэдэд бол зориулсан сургалтуудыг бид нар хийж айл өрхөөр нь яваад. За энэ сургалтанд юу хамаарж байгаа гэхээр ариун цэврийн байгууламж буюу жорлонгоо хэрхэн сайжруулах вэ? Өөрсдийнхөө нөөц болцоогоор байна уу? Био жорлон байна уу, тийм ээ? Хэрхэн сайжруулах гэдэг талаар иргэдэд очиод яг сургалтыг газар дээр нь зохион байгуулж байгаа. За ингээд сургалтыг зохион байгуулахаар иргэд маань өөрсдөө одоо хөрсний бохирдлын улмаас гэлсний халдварт болон бусад халдвар төвшнүүд яаж гэртэн дамжиж орж ийн, яаж бусад айлдаа түгээж ийн тийм ээ. Ганцхан тэр айл биш хөрс айлдаа хүртэл тэр одоо ус урслаа гэхэд тийм ээ. Хөрсний бохирдол маань одоо ингээд шилжиж орох боломжтой учраас тэрхнээс яаж сэргийлэх вэ? Айл хөшөөр яаж энэ байдлаас сэргийлэх үү гэдэг талаар бид нар бол сургалтуудыг зохион байгуулж байгаа. За тэрний үр дүнд бол тодорхой хэмжээний зарим айлууд бол ариун цэврийн байгууламжаас сайжруулаад эхэлж байна тийм ээ. За ариун цэврийн байгууламжаас сайжруулахаар биднэрт хоёр талын давуу тал байна. Нэгдүгээрт бол бид нэр хөрсний бохирдол болон ариун цэврийн байгууламжаас гадагшилж байгаа тэр бактери нянгаар өвдөх эрсдлийг бууруулж өгч байна. Хоёрдугаарт бид нэр ариун цэврийн байгууламжийг нэлээд сайжруулад ирэх юм бол бас тэнд хүүхдүүд осолдож гэмтэх бага насны хүүхдүүд одоо хаалганд өгжээгүй байхад яваад ороод унчих ч юм уу энэ гэмтлийг бас өршин сэргийлэх ач холбогдолтой болохоор энэ ажлыг бид нэр төлхөө анхаарч хийж байгаа. 2016 онд Улаанбаатар хотын хүн амын нэгтршил ихтэй 50 гаруй цэгээс хөрсний бохирдлын шинжилгээ авахд дараах газруудад хамгийн их хөрсний бохирдол илэрсэн байна. Нэгт нь аль ширний үйлдвэр орчимд хороом хар тугалга нийх гэл ихээр илэрсэн байна. Ногоон нуур орчимд хороом хар тугалга нийх гэл илэрсэн. 100 айл орчимд хороом хар тугалга нийх гэл илэрсэн байна. Харин шувуун фабрик бүхгийн голын адагт эмгэг төрөгчтэй бактери мөөгөнцөр илэрсэн. Хан улдүүргийн үлзийт хороололд
Мөөгөн цэр илэрсэн байна. Хаамал дүүргийн Ярамгийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хогийн цэг орчимд мөөгөн цэр, сонгонд хайрхан дүүргийн Амралтанд мөөгөн цэр их хэмжээтэй гарсан байна. Харин Нарантуул захын орчимд аммоны азот 50 дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид гидсний халдвар төвчний талаарх мэдээллийг иргэддээ хүргэхийг зорж байгаа. Гидсний халдвар төвчнөөс сэргийлэх маш олон энгийн үр дүнтэй аргууд байдаг. Хамгийн эхлээд бид амьдарч байгаа орчноо цэвэр цэмцгэр байлгах, хог хаягдлаа ил задгаа гудамж талбай олон нийтийн эзэмшлийн газар хаяхгүй байх, хувь хүн өөрийн ариун цэврээ чанар захих хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаагаар эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй, хамгийн үр дүнтэй аргууд гар угаач хэвших явдал юм гэдгийг хэлсэн. Ингээд бид гар угаах мэдээллийг хүргэж байна. Өвчлөлөө сэргийлэх арга бол гар угаах арга байгаа. Тэгэхээр зэрэг гарыг одоо зөв дарааллын дагуу бохирцсон тухай бүр нь одоо сайтар савндаж одоо угааж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ аргыг одоо заавал одоо хэвшүүлэх хэрэгтэй. За хоёрдугаарт бол энэ гар угаах арга гэж зөвлөө заагаад ахаас илүү гар угаах нөхцөлийг бүрдүүлж өгч явах хэрэгтэй. Айл гэрч адилхан, албан байгууллагч адилхан, хүүхдийн байгууллагч адилхан одоо тодорхой одоо энэ ус, за савн энэ бол хүрэлцээтэй байж ээж нөхцөл нь бүрдсэний одоо үндсэн дээр бол энэ гар угаах арга бол зөв одоо хэвших ёстой. Нэмэх 37 хэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид гидсний халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Урин дулааны улиралд гидсний халдвар төвчн дэгдэх магадлал өндөр байдаг тул та өөрийн болон хүүхдийн ариун цэврээ сайтар сахиж гидсний халдвар төвчнөөс сэргийлээрэй. Хэрэв гидсний халдвар төвчний шин тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэрэгжлийн эмчит хандахыг зөвлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Audio.